үзэгчтэй ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Би яг одоо ирээдүйн цогцлбор сургуулийн харалтаа зогсож байна. Ягаад энд зорж ир зогсож байгаа гэвэл нэг сургуулийн сурагчийг баярлуулмаар санагдлаа. Тэгээ одоо ер нь хичээл тарцсан байгаа. Ишээ явж байгаад нэг сурагчийг сонгоод бас ээжийг нь баярлуулъя. За ээж бүгд хамсаа. За энд нэг сурагч ирж байна. Цөмөр хаанттай энэ сурагчийн ээжийг баярлуулъя. Сайн байна уу мэдөө? За, хичээл сурлага өндрөө хоёлаа танилцъя. Эх орон телевизийн сэтгүүлч байна. Намайг Дөлгөн гэдэг. Тэр сургуулийн эдгээр ангийн сурагч байна. 36 дугаар сургуулийн 7 дахь ангийн сурагч Дөлгөн. За, их чинь ээж гээд гэр бүлийн нэвтрүүлэг хийдэг юм аа. Тэгээ энэ удаагийнхаа дугаарыг бүх сайхан ээжүүдийг баярлуулах зорилготой явж байгаа байхгүй. Тэгээд чамайг гэсэн ээжигээ баярлуулах уу гэсэн юм саналыг тавих гэж байна. Гэхдээ энэ удаад ээжээс илүү эмээг баярлуулах нь надад их сонирхолтой байна л да. Тийм үү. Яагаад эмээгээ гэж онцлоо? Яагаад гэвэл миний ээжийг төрүүлсэн юм өсгсөн болохоор. Танай эмээ чи одоо хэдтэй хүн бэ? Одоо 63 хүрч байгаа. За чи их мундаг сурагч байна. Тэгвэл танай эмээг баярлуулъя тэгвэл те. Үзэгчтэй ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань ээжүүдийг баярлуулж байгаа л мэдв гинлээ. Дөлгөөнийхаа хайлтаа эмээг нь баярлуулах саналыг өөрөө тавьж байгаа учраас их чинь баярлуулъя гэж бодож байна. Чи хичээлээ тараал явж байгаа юм шүү дээ. Хаана гэдэг юм бэ? 19 дугаар байрны 9 дугаар орцонд байдаг юм. 2 давхарт. Тийм үү. Чи ер нь гэрлэгээ явж исэн юм уу? Эмээрүүгээ явж исэн юм уу? Эмээрүүгээ явж исэн юм. За тэгвэл зорилго нэгтэй мань хоёлын шиг орё тий. За орё. За сайн байна уу? Сайн байна уу? Манай Дөлгөн юу болоод байгаа бэ? Эх орон телевизээс яваамаа. Тэгээ танаа ачтай таарлаа. За Дөлгөөнийхөө эмээ дээр хүрээд ирлээ. Би эх орон телевизээс яваамаа. Та сайн байна уу? Сайхан зуншиж гин үү? Одоо энэ 5 сар гарчлаа тийм ээ. За ямар учиртайг энэ Дөлгөөн одоо өөрөө хэлнэ тий? Харин эмээг баярлуулъя гэж бодсон юм аа. За. Хичээл тараад ирж байгаа юм байна шүү дээ. Би яагаад ингэж хүрээд ирвэ гэж бодсон чинь ийм л юм хийж. Тэн чинь миний том ач байхгүй юу? Дөлгөөн гээд. Энэ эх орон телевизээс бэлтгэдэг ээж гээд гэр бүлийн нэвтрүүлэг юм аа. Тэгээ би энэ удаагийнхаа дугаарыг бүх сайхан ээжүүдийг баярлуулъя гэсэн Дөлгөө надтай таарад хичээлээ таарад явж ingin. Тэгээд ингээ ээжигээ баярлуулах уу гэсэн чинь би ээжээсээ илүү энэ удаагийн дугаарт эмээгээ баярлуулъя гэснэ. За одоо эмээдээ тэгээ бодож явдаг гоё чин сэтгэлийнхаа үгийг хэлэн тийм ээ. Хайртай шүү эмээдээ. За эмээг харж байгаа хэлчих тий. Хайртай шүү эмээ. За ирээдүйд ямар мэрэгжил боловсон хүчин болох вэ? Мэрэгжилтэй хүн болох уу? Юу төгшүүлээд хараахан бодог байна. Тийм ээ. Шийдэггүй байгаа байхгүй юу? Одоо багаан ангид байгаа учраас. За ач зээнэрээ тариулаа таас их аз жаргалтай сайхан харагдаж байна. Баярлалаа. Эмээ нь одоо Баруун аймгийн Баруун Алтан Баян-Улгийн аймгийн Тэнгэр сумын хүн ээ. Тэгээд гэр бүлийн одоо хөгшин маань бид нартай хонь хуруу хариулж явсан тийм одоо Дандар гэдэг энэ их сургуулийн доктор профессор тийм хүн байсан юм аа. За би таньдас нэг бэлэгтэй ирсэн юм аа. Энэ хөв цэцгийн маглааг танд үгүй. За баярлалаа гэж цэцгийн үйлдвэр бас ийм сайхан цэцгийг танд өгж байгаамаа. За энэ өгөөмж арахад туцад компани нэрийн бүтээгдэхүүн биологийн хайртай ач зээнэртэйгээ сайхан ширээ тарьж байгаа юм. Танай ажил хөдөлмөртөж бас их өндөр амжилт хийе. Зөндөө ээжүүдийг баярлуулж, зөндөө улсуудын одоо сэтгэлийнхаа үгийг хэлүүлж одоо баярлж яаснаа илэрхийлдэг гоё нэвтрүүлэг байд юм байлаа. Эмээ баярлаа. Санаанд миний муу ач намайг одоо ингээд хөшөрсөн хойны юмд оруулсанд баярлаа. Одоо бүх ээжүүдэд нь бас баяр хүргэе, мэнд хүргэе.